Бид бүхэн Ман дэглэмийн эсрэг Монгол төмний нэгдлэгээд 2019 онд 18-аас 19 онд дамжуулан Монголын ард түмэн төв талбай дээр 30-40 мянгуулаар гарч ирж шудраг нийгмийг байгуулъя. Энэ ман бүлэглийг устгая гэдэг анх ингэж гарч ирсэн. Тухайн төв талбай дээр 30-40 мянгуулаар цугларахад бол одоо Монголд байгаа манай 100 гаруй төрийн бус байгууллагууд иргэний хөдөлгөөнүүд нэгж оролцож ман дэглэмийн эсрэг Монгол төмний нэгдлэгээ том хөдөлгөөн зохион байгуулж одоо ингэж тэмцэж ирсэн. Бид бүхэн бол тухайн тэр ман дэглэмийн эсрэг Монгол төмний хөдөлгөөний жагсаал цуглаанд Орхон аймгаас оройдон оролцож ингэж орж ирсэн төрийн бус байгууллагууд өнөөдрийн байдлаар Орхон аймгаас 3 төрийн бус байгууллагууд төлөөлөлд ирчээд байгаамаа. Миний бие болохоор зэрэг одоо Орхон аймгаас ирсэн Батбаяр гэж хүн байна. Эрдэнэтийн залдуу чохирсон холбооны тэргүүн Батбаяр. Эрдэнэтийн залдуу чохирсон холбооны тэргүүний гүйц захирал Төвшинбаяр, Эрдэнэтийн овооны анхдагч илгээт эзэдийн холбооны тэргүүн Мөнхтяа. Тэгээд төрийн бус байгууллагуудын төлөөлөлд ирсэн байна. Хамгийн гол шалтгаан юу гэхээр зэрэг одоо би оршилгүйгээр бас ингээд болж өгөөд нуршилгүй ярив. Бид бүхэн бол анх 2018 он төв талбай дээр ман дэглэмийн эсрэг Монгол төмний хөдөлгөөнд нэгдэж орохдоо бол манай Орхон аймагт Эрдэнэтийн овоолгыг ашиглахаар одоо Зэсэрдний хөв компани гэдэг Орхон аймгийн 24500 иргэдийг төлөөлсөн тийм компани байгуулагдсан байсан тухайн үед. Тэр үед одоо бас ингээд энэ компани үйл ажиллагаа доголдоод тэр үед нөгөө анх бид бүхэн санаачсан улсууд анхны санаачсан улсууд маань үүсгэн байгуулсан хүн болохоор зэрэг компаниг одоо зүү ус хөрөнгөд зүү ус ашиглаад одоо өөрийнхөө эрх ашигын төлөө гэж явж ирсэн одоо тэр дасвиг алтуу гэж нөхөр байдаг. Энэний эсрэг ямар ч гэсэн компани бид нар хөдөлгөөн босгон зөв юмагаад 24500 иргэдийг төлөөж бид нар төв талбай дээр хурж ирж ирсэн. Тэгээд тухайн үед бол бид нар жагсаалд оролцоод 2019 оны 2 сар наадам цагаан сарын дараа өмнөхөнд битүүний урд өдөр юм байна. Одоо санаж яхад Мегон би инх болдог улсын хурлын дарга байсан хүнийг бол одоо суудлаас нь буулгаж ирсэн. Одоо ингээд сайхан шудраг нийгэм болчих юм байна гэдээ ингээд явж ирсэн. Тэгээд бид бүхэн тухайн үед дараагийн их хурлын дараагийн дараа нөгөө засаг тойлогдоод оюун эрдэнэ ерөнхий тухайн үед засгийн газар хэвлэх газрын дарга болсон. Тэгээ энэ оюун эрдэнэ гэдэг энэ хүн дээр дараа нь ерөнхий сайд болоод явсан. Энэ оюун эрдэнэ гэдэг хүн дээр бид нар энэ Зэсэрдний хөв компаниг одоо үйл ажиллагаа тааж игдрүүлж өгөөч гэд олон удаа ингээд хүсэл тавьж бас өрөөнд нь уулзаж ингэж явж байсан. Харамсалтайгаар өнөөдөр энэ Зэсэрдний хөв компани үйл ажиллагаа Зэсэрдний компани бол ер нь бол яг үйл ажиллагаа үйлдвэрээ бариад ингээд явсан. Одоо үйлдвэр бол ингээд ажиллаж байгаа юм байгаа. Гэхдээ бид нар 24500 ард хозоо эзэмшдийнхаа төлөөгд үйлдвэр барьсан гэж ойлгож ирсэн чинь өнөөдөр жинхэнэ манай үүссэн ингээд үйлдвэр маань одоо нэлээд бас хүнд байдалд орцсон ингээд явж байгаа маа. Тэгэхээр тийм учраас эрхэм сэтгүүлч та бүд болон Монголын ард түмэнд нэг ялангуяа Орхон аймгийн 24500 хозоо эзэмшдийн та бүхнийхээ төлөө бид нар эргэж бас тэмцгээс өөр аргагүй болоо гэдэг энд ингэж зарлж байгаа. Тэгэхээр тэр оюун эрдэнэ ерөнхий сайд өнөөдөр манай энэ компани арын одоо эзэн болсон байж байна. Хотын дарга Нямбаатар одоо энэ хотын дарга Нямбаатар бас манай компани арын эзэн болчихсон. Энэ байж байна. Энэ Хероатар Амун дараа гэдэг энэ хоёр хүн болвол яг энэ хоёр хүний яг арын даадаг манай компани одоо бүх үйл ажиллагаанд оролцох хууль бус хозоо эзэмшсэн ийм хоёр хүн. Дараагийнх нь шинэ манангийн эзэн Монгол улсын их хурлын гишүүн Норвей Алтууг. Энийг бол энэ хүнийг бол Монголын манай Эрдэнэтийн ард түмэн бол маш их дэмжижсэн. Гэхдээ энэ хүн манай компани ард бас мөн байна. Бас байж юм. Энэ Норвей Алтууг их хурлын гишүүний үеэлдөө цэвгч гэж юм байна. Энэ хүн манай компанид бас хөрөнгө оруулаагүй мөртлөө их хэмжээний хувьцаа эзэмшсэн. Тэр энэ
энийг барьж та. Айн цэвж өгөөд энэ Норвын Алтайг урлагийн гишүүний үеэл дүүгийнх нь яг хүүхэд нь Сумын Азар гэдэг. Манай хотын дараагаас нь Сумын Азар гоотой яг адилхан нэртэй Сумын Азар гэдэг энэ хүүхдээрээ дамжуулаад их хэмжээний хувьцааг хууль бусаар аваад ингээд эзэлж. Тэгэхээр зэрэг энэ хүүхдүүд ингээд сая миний дээр хэлдэг Оюун Эрдэнэ Нямбаатар эдний ард Херовбаатар энэ Амун дараа гэдэг эднэр. Тэгээ энэ нэг манан. За дараагийнх нь манан болохоор зэрэг энэ хурлын гишүүн Норвын Алтайг эдний төрөл төрөсөд үеэлээрэ гэж орсон бас ингээд манан. Энэ ингээд ардын нам, энэ ардсан нам. Нам ярмаар гон гэж одоо яалчгүй ингээд энэ жинхэнэ манан ингээд үүссэн байна. Энэ хүмүүс бол бүгд компанид хөрөнгө оруулаагүй мөртлөө их хэмжээний хувьцаа эзэмшсэн. За жавхлан одоо би юу яана? За энэ Мөнхбаатар гэдэг Жисэрдийн компани гүйц захирал энэ нөхөр хамгийн их одоо энэ компаниг одоо үйл ажиллагаанд одоо өөрөө гүйц захирал мөртлөө энэ компани үйл ажиллагааг одоо бүрэн дампууруулж байгаа юм бол энэ саяны миний ярьдаг жинхэнэ манангуудаа нийлсэн хамгийн гол эзэн энэ гар хөлн. Энэ Батгүйгийн Мөнхбаатар гэдэг Жисэрдийн компани одоо энэ гүйц захирлыг хийж байгаа. Энэ хэмжээшгүй одоо шуналтай хэмжээшгүй энэ агуу шуналтай улсуудын арын даадаг хүн энэ хүн байна. За энэ Гасан Ням гэдэг нөхөр энэ манай компани туузын дарга байсан ч бахаж байгаа. Туузын дарга байсан Гасан Ням Гонгорын Гасан Ням гэдэг сайн хараад аваарай. Энэ нөхөр туузын дарга байжгаад оны өмнө нодлон 4 сараас өмнө туузынхаа даргыг өгөөд гарсан мөн их хэмжээний хувьцаа эзэмшдэг. Тэгсэн мөртлөө компанид хувь хөрөнгө оруулаагүй. Тэгээ гарахтаа энэ хүн яагаад гарсан гэхээр 4.10 одоо бидний мэдж байгаагаар 4.8 тэрбумаар одоо хувьцаагаа одоо энэ бүлэглэлийн энэ нөхдүүдэд зарчаад гараа явуулчихсан. Энэ Гонгорын Гасны Ням гэдэг хүнийг ярихаас өөр заашгүй. За манай Орхон аймгаа сонгогдсон улсын их хурлын гишүүн Батлан хамгаалах яамны сайд Дамбын Батлуут гэж хүн байна. Манай аймгийн засаг даргаар орлогч дараас өсвөлөө засаг даргаар ажилласан их хурлын гишүүнээр одоо 2 дахь сонгогдож байна. Тэгээ Батлан хамгаалах яамны сайд болсон. Энэ хүнийг бас нэр дурдахгүй болохгүй нэ. За энэ хүн болохоор зэрэг энэ сая бид нар цагаан сарын өмнө хэвлэн хурал зарлах гэжсэн боловч дайралтанд өртөөд хэвлэн хурлаад хараалгаад бид нар хэвлэн хурал хийж чадаагүй. Учир нь юу гэхээр зэрэг цагаан сарын өмнө бол зис боловсруулсан цэвэр зис хулгаар тээвэрж яваад Баян гол дүүргийн эрүүгийн хэлц газарт баригдсан хамгийн наад захын жишээ. Тэгэхээр зэрэг энэ манай үйлдвэрийг бол ер нь бол тэр санхүүгийн асуудалтай байна, маргаантай байна гэдэг 2025 оны 8 сард бол түр ингээд лацтаад үйлдвэр явуулахыг лацтсан зогсооцсон байгаа юм билээ. Би тэрийг энэ хожуу мэдсэн. Гэвтэл шүүхийн шийдвэртэй цагдаагийн газраас цагдаагийн хяналтанд ор байдаг шүүхийн шийдвэр гарсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан гэдэг Жисэрдийн компаниг ажилуулахыг лацсан байхад Орхон аймагт байдаг тэр хууль хүчний байгууллагын арын энэ хүн хийж байгаа. Энэ их хурлын гишүүн Батлан хамгаалах яамны сайд Батлуут гэдэг хүн. Энэ хүн хийж байгаа. Тэгэхээр зэрэг Батлуут сайдаа та энэ Жисэрдийн компани 24500 ард иргэдээс энэ шунлынхаа саврыг татаач гэж бид өхө шаардж байна. За, сангийн сайн жавхлан бас ороод ирсэн. Энэ болохоор зэрэг сая нөгөө бид нөгөө хэвлэн хурал зарлах гэдэгээс дараа бол одоо энэ нөхдүүд энэ шинэ энэ жинхэнэ манангуудын эдэнгүү чинь хувьцаагаа өөр хүндөө шилжүүлсэн байдаг юм лээ. Аригчаа хүү гэдэг хүн дээр. Тэгэхээр тэр аригчаа хүү гэдгийн ард энэ сангийн сайд жавхлан байна. Тодорхой мэдээлэл ирсэн. Хариу энэ хүмүүс бид нар гүтгэж байгаа гэж байгаа бол тэр хууль хяналтынхаа байгууллага шалгуулаараа бид нар бүгдийг шалгуулаа баримтаар гаргаад тавина. За Бацаандан шинэ нам байгуулж ирсэн. Анхны дарга нь байсан. Бидний нөгөө шудраг 5 гээд ман дэглэмсэр Монгол төвний төлөвлөгөөнд явж байгаад энэ Бацаандан гэдэг хүн оройлон тэмцэж ирсэн. Тэгэхдээ өнөөдөр энэ Бацаандан ямар оролцоотой Жисэрдийн компаниудаас ямар оролцоотой ороод ирвэ гэхээр зэрэг энэ оюун эрдэнэний ерөнхий сайд байхад нөгөө газар байгалийн байдлыг ард түмэд хүртээгээд ингээд явсан юм юу гаргаад тэгэхэд энэ хүнийг
уул уурхаан юун дээр ашмалтны юун дээр бол бүрэн их төлөөдчлөн бетер томсон байдаг энэ оюун эрдэнэ сайд. Тэгтээ энэ хүн бол Жишэрдний компани дээр ерөнхийдөө бет ажиллаад явахдаа энэ жинхэнэ манангуудад үйлчилж энэ компани үйл ажиллагаанд бас нэлээд өндөр зэрэглэлтэй оролцсон гэж бид нар үзэж байгаа юм. Энэ хүний нэр бас дурдж байгаа. Тэгэхээр зэрэг ер нь бол ингээд жинхэнэ маань үүсчээ. За манай компани бол 24,500 хүмүүсийн хувьцаа эзэмшигтэй ийм компани. Манай компани одоо хувьцаа эзэмшигтийг ийм одоо хариуцсан алба гэж байдаг. Тэрнийг ерөнхий менежер нь эмэгтэй гэдэг нэмэгтэй байдаг. За Дөлгөөн Тамир гэдэг энэ залуу яг нь хувьцаа эзэмшигтээ хариуцсан төр хорооны дарга гэдэг байгаа юм. За энэ хоёр хүн болоод одоо уул нь болоод яг бидэнтэй цуг ингээд энд ирээд 24,500 хувьцаа эзэмшиж байгаа төлөө явж явах хэвээр ийм хоёр хүн байхгүй. Гэтэл энэ нөхдүүдийн энэ саяны энэ зураг бариад байдаг энэ жинхэнэ манангуудын төлөөлөл болсон эдрийг хамгаалдаг ийм улсууд байгаа. Дөнгөж саяхан цагаан сарын өмнө хурж иж Орхон аймгаас маш олон удаа 40-50 удаа хурж ирж хэвлийн урдыг тараасан. Тэгээд одоо энэ жинхэнэ манагийнхаа эзэдийн гар хөл болж ингэж ажилладаг ийм улсууд. Тэгэхээр зэрэг манай Орхон аймгийн 24,500 хувьцаа эзэмшигчмээ та бүхэн минь энэ эмэгтэй Дөлгөөн Тамир дээр сайн хараад аваарай. Эдгээр яаж ажиллаад байна гэдэг. Эцэст нь бол зөвхөн өнөөдөр хэвлэн хордын чинь бол энэ нөхдүүдийн зөвхөн хувьцаа арилгасан хууль бусаар их хэмжээний хувьцаа аваад арилгасан мөнгөнд дүн 65 тэрбум болсон байгаа шүү. Дээрэс нь үйлдвэрээс 8 сараас хойш хулгаагаар цэвэр зис аваад гарсан баригдаагүй нийлээд хичнээн тэрбум хэдэн зуун сая тэрбум болохыг бид нар мэд таашгүй. Өнөөдөр бид нар бүх Монгол улсын ерөнхийлөгч улсын их хурлын дарга, ерөнхий сайд, хууль зүйн сайд, авилгатай тэмцэх газрын дарга Даштаваа одоо төрийн 3 өндөрлөг энэ улсууд бол бид нар энэ гомцоо гаргаж өгч байгаа. Энэ хэвлийн хурлынхаа дараа бид нар авилгатай тэмцэх газрын үүдэнд очиод бас мэдээлэлийнэ. За одоо манай залгуу сохирсон холбооны гүйц захирал Төвшинбаяр надаас илүүтэйгээр мэдээ дэглэрэнгүй мэдээлэл өгнө. Би бол энэ хүнийг танилцуул. За сайн байна уу. Би энэ Жишэрдний хөв компани талаар анханаас нь жоохон дэлгэрэн мэдээлэл өгч байна. Хизээ байгуулагдсан яасан компани байгаад. 2010 онд Жишэрдний хөв компани байгуулагдсан. Тэр нь ямар зорилготой байгуулагдсан байг бол Эрдэнэтийн технологи таардгүй эсэлцэн хөдрийн овоолгыг ашиглах зорилттой 24,500 хүн нэгдэж 24,500 хувьцаа эзэмшигчтэй компани үйлдвэр барья гэж нэгдсэн. За нэгдээд явсаар байгаад 100% иргэдийн өмч компани 100% иргэдийнх байсан хувь нь. За ингээд цаашаа яваад 2015 онд Эрдэнэт үйлдвэртэй 812 дугаар овоолгыг 20 жилийн хугацаатай ашиглах гэрээ байгуулсан. Техник эдийн засгийн үндэслэлээ хийцэн. Ингээ бүх юм бэлэн болоод хөрөнгө оруулагчаа хайж исэн компани дээр Бүлэмон компани захирал Санчав гэдэг хүн орж ирсэн. За энэ хүн орж ирээд 16 онд юу гэсэн гэрээ хийсэн бэ гэвэл танаа үйлдвэрийг барьж өгөө түлхүүрийг чинь хүлээлгэж өгөө. Танаа компани нийт хувьцааны 50% эзэмшиж гэж орж ирсэн. За тэгээ манай компани захирал тухайн үеийн удирдлагууд гэрээ хийгээд бид нар чинь баяр ёслолын байдалтай сайхан гэрээ хийлээ. Энэ үйлдвэрийг бол өөрийнхөө хөрөнгөөр 100% хийгээд өгөх юм байна гэд. Ингээ энэ хүнийг одоо Бүлэмон компани захирал Санчавыг жигтэйгээ сайхан хүлээж аваад ингэсэн чинь энэ хүн яасан бэ гэсэн чинь дараа нь 2 жилийн дараа манайх үйлдвэрээ барьж чадахгүй мөнгө байхгүй. Тийм учраас бид нар одоо 8 тэрбум 200 сая төгрөг гаргачаад байна. Тэрийг танаад өөр болгож өгье гэсэн. Яагаад өөр болгож өгч байгаа юм бэ? Юу 8 тэрбум бэ гэсэн чинь 6.2 тэрбумаар Германы компаниар техник эдийн засгийн үндэслэл хийлгэсэн гин. Жишэрдний хөв компани чинь өөрөө техник эдийн засгийн үндэслэлээ хятадын уул уурхайн компаниар хийлгчихэд байхад нэмж техник эдийн засгийн үндэслэл 6.2 тэрбумаар хийлгэсэн гин. Тэрийг Израилийн мэрэгжлийн зөвлөлд батлуулсан уу гэсэн чинь батлуулаагүй нэг юм Герман хуудастай баахан цааснууд үзүүлсэн. За ингээд тэр хуудастай цаасыг нь бол ингээд шалгаад Герман хэлтэй өдөр яхад энэ хуучин Жишэрдний хөв компани Тэзүүг
герман хэлээр орчуулсан баахан цааснууд байж ингэж залилыг хийж эхэлсэн. Тэгээд энэ 6 тэрбумынхаа хувьцаа эзэмшдгийг хуурж 6 тэрбумын өрөнд нь нийт Зэсэрдний уг компани 70% нь энэ хүний мэдэлд очсон байдаг. Лөөгөр инээс эхэлсэн. Бүлмөн компани санджиж яваас. За энэ хүн ингээд ямар ч хөрөнгө гаргуулаагүй залилан хийж худлаа гэрээ хийснийхаа хүчин 70 Зэсэрдний уг компани хувьцааны 70% иргэд нөгөө 24500 чи 30% үлдсэн. За тэгээд ингээд байж исэн чинь ийм нэг хүн энэ хоёр хүн гарч ирсэн. Гасан юм Мөнхбаатар гэдэг хоёр. Санч яваас хувьцааг нь бид нар худалдаж авсан хүмүүс байна гэд. За энэ гасан юм нь бидэрт өөрийгөө юу гэж танилцуулсан байггүй Алтуу Норвегийн Алтуу уягийг ерөнхий сайд байхад зөвлөхөөр нь ажиллаж исэн гэж ингэж танилцуулсан хүн орж ирсэн. За бид нар судлаад үзсэн чи энэ хоёр хүн Санчав гэдэг хүнээс 18 тэрбум төгрөгөөр хувьцааг чи худалдаж авна гэж гэрээ хийгээд хувьцааг нь шилжүүлж аваад эргээд санч завд нь өөрт нь барьцаанд тавиад хувьцааг нь тэгээд дараа нь мөнгөний өгнө гэд ингээд шилжүүлээд ороод ирсэн 70% эзэд болоод ороод ирсэн энэ хоёр. За тэгээд энэ хоёр ингээд явж байгаад хөрөнгө оруулагч болоод BET гэдэг компани оруулж ирээд хөрөнгө оруулагчаар ингээд үйлдвэрээ барьсан. Үйлдвэр барихдаа тухайн үеийн ханшнаас 3-4 дахин илүү өсгөж одоо зардлыг өсгөж ингэж барьсан байдаг. За тэр мөнгнөөсөө тэр ловирдсан мөнгнөөсөө энэ хүнд мөнгөний нөгөөд 18 тэрбумын нөгөөд тэгээд 100%-ийнхаа тэр бүрэн хувьцаа эзэмшигчээр болсон. За энэ хувьцаага дараа нь жинхэнэ цаад эзэдүүдтэй хуваарлж эхэлсэн. Дараа нь. За яаж хуваарлсан байггүй энэ хүн ерөнхий сайд оюун эрдэнэ Улаанбаатар хотын захирагч Нямбаатар нар Хэрбаатар энэ Амундра нарын төлөөллөөрөө Занарын Аманы гэдэг компани байгуулж Бүлүүмө Металсын эзэм компани хувьцаа эзэмшиж болж ирсэн. Тэр 70% эзэмшдэг. Занарын Аманыгийнхаа нэр ямар хүн дээр авсан бэ гэвэл Тэлмэн гэдэг энэ Хэрбаатар хин Амундра хоёрын өмнөөс гүйдэг өөрийн төлөөний нэг залууг оруулж ирж тэгээд эзэмшиж болсон. За энэний цаана дахиж нэг хүн орж ирсэн. Энэ Норвегийн Алтуу уяг гэдэг хүний үеэлдүү Цэвгжэв гэж. Энэ хүн болохоор яадаг хүн бэ гэхээр ачид их компаниг Норвегийн Алтуу уяг элбэг дөрчтэй хамт эдий гэсэн юм шиг байгаа. Тэнгүүт нь энэ дүүгээ оруулсан чинь дүүг нь хөөгөө явуулсан юм шиг байгаа. Тэгээд нэг телевизээр ярилцаад байдаг. Тэгээд элбэг дөржөөсөө хуваалцаж идэж чадахгүй болохоор энэ ард иргэдийн 24500 хувьцаа эзэмшдэг компаниг идэх гэж орж ирсэн. Энэ хүүгээрээ дамжуулж энэ Цэвгжэвийн хүүн энэ Сумын Озер гэдэг. Бас нэг төгрөг оруулаагүй гэж хувьцаа эзэмшиж болоод ороод ирсэн. Манай үйлдвэрт нэг төгрөгний хөрөнгө оруулаагүй үйлдвэр ярихад нэг төгрөгний ч мөнгө гаргаагүй хүмүүс одоо ингэ эздүүд болцоод байна. Тэгээд эздүүд болчоод энэ бүгдийг бол бид нар жинхэнэ манан байна гэж ойлгоод байгаа. Яагаад жинхэнэ манан байна гэхээр бид нар 2018-19 онд Манан дэглэмийн эсрэг Монгол төмний нэгдлгээд одоо оюун эрдэнэ Нямбаатар энэ Бацамдан эдгээр төлөөлөлтөй хамт толгойл улсын төлөөлөлтөй хамт энэ Монгол бас сайхан болох юм байна, манангаас салах юм байна гэсэн чинь энэ манангууд өөрсдөө дандаа дарга боллоо. Ерөнхий сайд боллоо, хууль зүйн сайд боллоо, Улаанбаатар хотын дарга боллоо. Тэгээд одоо зарим нь энэ хүн болоод одоо элчин зөвлөх боллоо. Ирээд одоо бүрэн ирэхэд төлөөлөгч боллоо. Уул нөгөө ашиг томтол хариуцсан одоо стратегийн орд хариуцсан. За энэ бүлэглэл Зэсэрдний хувийг авахын тулд маш зохион байгуулалттай ажилласан. Яаж ажилласан бэ гэвэл оюун эрдэнэ нь засгийн газрын ерөнхий сайд өөрийн хамаарал бүхий энэ Бацамдан бүрэн ирэхэд төлөөлөгчөөр томилж жагаад нөгөө уул уурхайн компаниудтай гэрээ хэлцэл хийхийн нэрээр Зэсэрдний хувь компани 34%-ийг төр давахгүй гэсэн шийдвэр гаргаад амнаатаар тооцоолно гэсэн ийм шийдвэр гаргаад өөрсдийнхөө эрхийг хамгаалсан. Энд бол ямар ч төрийн эрх мэдэл хамгаалтгүй ард иргэд энд хохирохоор болж ингэж үлдэж байгаа. За энэ нөхдүүд нийлээд одоо яасан бэ гэхээр 2025 онд оны 4 сард 25 оны 4 сард төлөөлөө удирдах зөвлөлгүй болгоод хувьцаа эзэмшдийнхаа хурлыг хийхгүй төлөөлөө удирдах зөвлөгөө болгоод бүх эрх мэдлийг
энэ гүйцэтгэх захирал Мөнхбаатар гэдэг хүн авсан. Ерөөсөө бүх эрх мэдлийг аваад одоо тузын шийдвэргүйгээр өөрөө хариуцж явна гэдэг. Энэ хүн. За энэ хүн хариуцаад яасан бэ гэвэл энэ бүх булхаал өөр энэ эзэдүүдэд оруулж ирсэн. Хөвцөө эзэмшигчээр. Тэгээд үүнийг тогтоодог. Одоо дэлхийн зах зээл дээр 13,000 тонн, 13,000 доллар нэг тонн зэс байхад энэ хүн 10,000-аар зардаг. А илүү гарсныг тэр цаад хуурамч гэрээ хийж өөрөө хувьдаа авдаг гэж бид нар хардж байгаа. Бүлэглэлтэй авдаг. А хоёрдугаарт Жишээлбэл өв компани үйлдвэрийг ажиллахгүй байгаа гэж иргэдэд мэдээлэн шөнө оройгоор нууцаар ажилуулан зис хулгаагаар зөөж ямар ч гарал үүслийн бичлэггүй энэ хотод орж ирж юу яадаг. Хятадууд бэлнээр зардаг. Бараа зарж байгаа юм шиг. За хятадууд нь цаашаа яаж хил гайлаар гаргаж ийн гэхээр бид нар бол энэ бүлэглэл туслаад хил гайлаар өөр баримт өөр бараа бүтээгдэхүүний бүрдүүлэлт хийгээд гаргаж ийн гэж бид нар хардж байгаа. Энэ зис очсон машины доорч ачаад гаргаж иж магадгүй. Энийний цаана зөвхөн нэг шөнийн баригдсан зис нь 80 тонн зис баригдахад тэр нь 4 тэрбум төгрөгийн үнэтэй зис хотод баригдчихэ. За энэ Эрдэнэтийн ачсан машина зүү хараа, баруун хараа, хонгорын сангийн аж ахуй дээр хурж ирж өөр машин дээр дамжуулан ачиж төөрүүлдэг. Тэгээ энэ хотын энэ юуны товчоо мовчоогоор бол саадгүй гаргахын энэ бүлэглэл нь хариуцдаг гэж бид нар ойлгож байгаа. Энэ тэгээд одоо 8 сараас хойш хичнээн тонн зис алдагдаж хичнээн сая долларын одоо иргэдийн өмч хөрөнгөд ингэж эзнийг бид нар болоо мэдэхгүй байна. За хоёрдугаарт энэ Галсинти гэдэг компани байдаг. 8А12 овоолгын хажуу талд 8А одоо Жишээлбэл өв компани ашиглаж байгаа 8А овоолгын хажуу талд Галсинти гэдэг борооны ногоо уснаас зис ялгаруулдаг компани байдаг. Жилдээ 60 тонны босруулалт үйлдвэрлэл явуулдаг. Одоо 2 жилийн бид нар судалгааг нь авахад 24-25 онд бол 60 тонн зис үйлдвэрлэсэн байдаг. Мэдээг өгөхөд. За энийг Норвегийн алтан хуйг гэдэг хүн энэ бүлэглэл Норвегийн алтан хуйг гэдэг ерөнхий сайд энэ өөрийнхөө засгийн газрын үед татварын ерөнхий газраар дараагаар ажиллаж исэн Түнэрвийн Батмагна гэдэг хүнийг энэ хүний нэр дээр хөдөлж авсан байдаг. Галсинти гэдэг компани. За энэ Галсинти компаниг авч эдгэрт ямар зорилтоор авж байгаа вэ гэвэх юм бол энэ гүйцэтгэх захирал Мөнхбаатар гэдэг хүн надад би одоо тухайн компани Жишээлбэл өв компани төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж исэн Төвшинбаяр гэдэг хүн л дээ. Тэгээд надад юу гэж хэлсэн бэ гэхээр энэ дээр Жишээлбэл компаниас хөхрийн хүчлэлтэй уусмал авчирч асгаад дээр нь 8А болов дээр шууд доор нь Галсинти дээр босруулаад авчиа. Одоо Жишээлбэл өв компани овоолгын нь өрмийг энд шууд хамаад авчий гэж. А хоёрдугаар тэр Жишээлбэл өв компани чинь тусгай пилонкон дээр хүдэр шороогоо зөөж иж бороожуулж хөхрийн хүчлээр уусмалжуулж иж жишээ гаргадаг компани байхгүй юу? Тэгэхээр шууд газар дээр нь хөхрийн хүчил асгаж иж хөрсний бохирдол экологийн тэнцвэрт байдал алдагдуулж иж шууд гаргаж авна гэж ярьж исэн. Тэрийгэ хэрэгжүүлээд энэ бэлдээд Галсинти гэдэг компани худалдаад авсан байна эдгээр. За хоёрдугаарт Галсинти гэдэг компани дээр дараа нь баригдах юм бол хулгаан зэсэнд баригдах юм бол гарал үүслийн бичиг нь Галсинти компани үйлдвэрлэсэн зэс байна гэж гаргах төлөвлөгөөтэй. Ингээд энэ жинхэнэ манан бүлэглэл өөрийн төлөөний хүнээ Галсинти гэдэг компаниг худалдаж аваад энд одоо ингээд Түнэрвийн Батмагна гэдэг хүнээр ингээд дамжуулаад ингээд гараад ирсэн байна. За энэ бүлэглэлийн цаад зорилго нь болохоор энэ гүйцэтгэх захирал Мөнхбаатар гэдэг хүн надад ярьж байсан. 27 онд Норвегийн алтан уйгийг ерөнхийлөгч болгоно. Өөрөө 28 онд Ачсан намаас нэр дэвшиж улсын хурлын гишүүн болно. 28 онд Ачсан нам ялаад би ерөнхий сайд болно гэд тохироогоо хийцэн гэд халамжуудаа надад ярьж ирсэн. Гэхдээ ингэж төрийн эрх мэдлийг аль иргэдийн өмч хөрөнгийг булааж авлаа. Дараа нь төрийн эрх мэдлийг ингээд шууд ингээд хэдэн жилийн өмнөөс ингээд шууд яриад ингээд тохирчдөг юм шүү дээ. Эдгээр чинь болж байгаа юм энэ манай бүлэглэл. Энэ ялангуяа энэ хамгийн том гүйцэтгэгч энэ Батхуугийн Мөнхбаатар гэдэг одоо энэ манай бүлэглэлийн жинхэнэ гар
гардан гүйцэтгэж энэ хүн. Энэ хүний ард энэ Орхон аймгаас сонгогдсон Батлан хамгааллын сайд батлууд хамгаалж гин гэж байгаа. Бас энэ сангийн сайд Жавхлан гэдэг засгийн газрын гишүүн, улсын хурлын гишүүн бас хамгаалж гин гэсэн мэдээлэл ирж байна. За энэ ард иргэдийг төлөөлөд юу яаж байна? Одоо ингээ хувьцаа эзэмшигчдийн менежер гэж байдаг. 24500 хүнийхээ төлөө уг нь ажиллах ёстой менежер гэдэг байгаа. 24 менежер тэгээд ерөнхий менежер гэдэг дундаасаа сонгосон нэг хүнтэй. За энэ Инхтүе гэдэг хүн 24500 хүнийг төлөөлсөн ерөнхий менежер. Тэгээд тузын гишүүнээр ажиллаж ирсэн хүн. Энэ нэг бүдүүн бор хүүхэн байгаа. За энэ хүүхэн болохоор юу гэж хэлдэг вэ гэхээр одоо биднийг мэдээлэл хийхэд компанийнхаа эсрэг явж шүү. Юуг нь Facebook хаяг нь блоклороо гэдэг өдөрт хэдэн зуугаар нь бид нар лөө репорт хийгээд эхнээс нь бидний Facebook-ыг устгаад эхэлсэн. Энэ хүн бол энэ бүлэглэлийн гар хөл болчихсон. 24500 хүн 24 багийн менежерээсээ сонгогдоогүй гүйцэтгэх захиралгаа Мөнхбаатар нь томилчихсон. Ийм хүн байж байгаа. Энэ манан бүлэглэлийн төлөөлөгч болоод юу 24500 хувьцаа эзэмшигч минь ээ. Энэ хүн та нарын бидний төлөө ажиллахгүй шүү. Ажиллахаа болсон шүү. Ер нь ажиллаж байгаагүй юм байлээ. Энэ төр хорооны дарга Дэлгөөн Тамир гэдэг хүн бас өөрийгөө төр хорооны дарга тавьчих. Ямар хизээ тэр хувьцаа эзэмшигчдийн төр хороо байгуулагдаад энэ хүнийг төр хорооны даргаар тавьчихсан юм бэ. Энэ хүн бол бас энэ манан бүлэглэлийн юмыг дэмжиж за энэний ард бол энэ хулгаан зэсний мөнгө угаагддаг гэдэг мэдээлэлүүд явж байна. Энэ хүн бол мал мах оруулж ирж Эрдэнэтэд мал мах болгож бэлэн мөнгөөр мал оруулж ирээд Эрдэнэтэд мал зардаг гин. Энэ болохоор том тэрэгнүүд эдгээр аваад энэ урд хятад нөхрөөрөө тэрэг том тэрэг нүүрс зөөлөгдөг гин. Ингээ зөндөө баримт мэдээллүүд ирж байна. Тэгээд одоо энэс цааш одоо бид нар бол одоо ингээд авилгатай тэмцэх газар төрийн 3 өндөрлөгт хандъя. Урд нь энэ Санжав гэдэг хүний булхайг бид нар бас дэлгээд цагдаагаар 2 жил гарan хэрэтээ шалгуулад аргагүй ихэнд бид нар бол энэний ард нөгөө нэг оюун дайр гишүүн гэдэг улсын хурлын гишүүн нөхөр ихнэр мэхнэр нь байсан. Энэ бүлэглийнхэн бас орж ирж исэн баг. Бидний юмыг бол яахаарахгүй одоо 3 шатны одоо прокуророор бүр ерөнхий прокурор хүртэл улсын ерөнхий прокурор гомдол гаргаад одоо хэрэг нь хаагдсан. Цаашаа явах газаргүй болсон. Одоо энэ манан бүлэглэл энэ манангийн эсрэг гэдэг өөрсдийгөө шудраг гэж ярьдаг манангийн эсрэг гэдэг тэр шудраг тэмцэгч гишүүд ерөнхий сайдууд чинь жинхэнэ манан байсан юм байна. Жинхэнэ манан гэдэг бид нар нэр өгöd байгаа. Хуурамч дүр өсгсөн жинхэнэ манангууд одоо хэрэг булхааны илрээд инхээр гадаад руу гараад зүгтаа галга болдог. Энэ Хэрбаатар Амундраа эдгээр нь гараад алга болсон гэж байна. Одоо энэ араасаа ингээд зүгтаагаад алга болно эдгээр. Алга болно. Тэгээд одоо энэ Монгол улсын 2 ерөнхий сайдаар ажиллаж исэн Атсан нам Ардын намын 2 ерөнхий сайдаар ажиллаж исэн толгойтой жинхэнэ манан бүлэглэл энд үүсчихэд ард иргэдийн өмч хөрөнгийг дээрэмдэж хулгайлцгаас гадна ерөөсөө энэ сонгуулийн үр дүнг эхнээс нь төлөвлөө сууж идэг юм байна. Нэг нь ерөнхийлөгч болно гэдэг, нэг нь ерөнхий сайд болно гэдэг. За бид бүгд бол тэр аль нэг намын хүмүүс биш. Бид нар бол ардын намын ч хүмүүс биш, Атсан намын ч хүмүүс биш. Харин энэ шудраг гээд 5 дэмжиж байгаа манан бүлэглэлийн эсрэг Монгол төмний нэгдэл хөдөлгөөнд оролцож явж байгаа шин гэдэг намыг байгуулахаар нь шин намын анхны гишүүд болж орж ирсэн. Тэгсэн шин намыг маань яасан гэхээр Нямбаатар гэдэг хүн өөрийн найз Сэнцэрэнгийн гант тулга гэдэг хүнийг тавьж хагаад манай шин намыг татан буулгаж Атсан намд нэгтгэхийг оролцсон. За энийг эсэргүүцэж бид нар дээж хүүхдээр гомдол гаргаад энийг бол таслан зогсоосон. За энэ цаана ямар зорилготой гэвэл энэ манан бүлэглэл Атсан намаас нэр дэвшиж байгаа алтан уягийг гаргахын төлөө бүх талаараа салбар бүрд хамтарч ажиллаж гин гэж харж байгаа. Тэгээд одоо энэ хотын дарга Нямбаатар гэдэг хүн чинь хотынхаа ажлыг хийгээд явна гэж энэ бүлэглэлийн толгойлогч болоод ингээд явж байгаад харамсаж байна. Одоо хэдхэн хоногийн өмнө орлогч амар төвшин нь эмэгтэйчүүдийг Мартин 8-ын баяраараа тэр Помола Белорусын вакцин тариулаа гэд ингээд доог тохуу хийгээд одоо энэ унахынхаа өмнө энэ жинхэнэ Монгол юм уу гадаад юм уу цаад эзнийхээ үр даалгыг биелүүлж ийн гэж харж байгаа. Яахлаар энэ ковидын вакцины үр нөлөө одоо хүртэл ийм хоруу чанартай байна. Олон хүн энэ төлөө олон хүн цус нөтрлөө гэд одоо л ингээл
вакцины хор нөлөө гарч иж байхад яахлаар тэр яг Монголын нөхөн үржихгүй эмэгтэйчүүдийг ингэж хорлоход тэр вакцинд уриалж байгаа. Тэр хүн эрүүл мэндийн сайд юм уу? Тэр бол зохион байгуулалтаагаар ийм хорлолтой үйл ажиллагаа явуулж ийн гэж ярьж байгаа. Яг өөрийг нь хэлсэн хүнийг тагнуулж шалгуулна гэж тэгж байгаа юм гэлээ. Яг өөрөө хариуцах юм уу? Энэ оюун эрдэнэ гэдэг хүн чинь ковидын вакциныг за би одоо гац хэлчих. Ковидын вакциныг олдсон хамгийн сайн гэж байгаад рекламжгаад тариулсан. Одоо энэ ковидын вакцин чинь дэлхийн тэр лабораторийн шинжилгээгээр хортой гэж гараад байна шүү дээ. Энэ тэгэхээр энэ помело вирусын тэр вакциныг энэ амар төвшин гэдэг хүн өөрөө хариуцах юм уу? Яаж хариуцах юм? Тэ. За, асуултаа. Би өнгөрсөн өдөөс 2 дараалж яг нийтлэгдсэн юм хэлдэг. Яг энэ танаар яриад 24,000 иргэний хашиг лог болоод өглөө. Энэний хойноос маш олон хөдөлгөөнүүд болсон. Тэгээд та бүхэнд одоо үнэхээр одоо тэр иршээ амлууд уучаад талхалтай байна. За хоёрдугаар одоо та бүхний цаашдын одоо зорилго би дөнгөж сая хараа сууж замааны компани Замари амины компани 2 сарын 16-нд удирдлагын багт өөрчлөлт ороод сая та бидний ярьж байгаа тэр Аргичаагүй Жавхлангийн хүн. Тэр хин Аргичаагүй. Сумья бат солигдсон байна чи. Тэр юм чинь солиод яваад шүү эзний өөрчлөлт компани. За би энэ дээр тайлбарлаж. Би одоо цаашдаа та бүхэн яах вэ? За энэ мэдээллийг бид нар 13-ны өдөр хэвлэлийн хурал хийх гээд хэвлэлийн хүрээлэн дээр зодоонуудын болоод энэ өөр энэ сайт дээр бид нар ярилцлага өгсөө. За тэр сайтын ярилцлагыг өөрөө бол үзсэн баг тий. А тэр ярилцлага өгсөний дараа 16-нд энэ төсөө хуургаж өөрийнх нь булаанууд илчлэгдэхээр өөр компани руу өөр хүний нэр дээр Аргичаагүй гэдэг хүний нэр рүү шилжүүлсэн. За тэр Аргичаагүй гэдэг хүний нэр рүү шилжүүлж байгаа мэд боловч бид нар цаашаа мэдээлэл авсан. Тэр Аргичаагүйгийнхаа одоо яг нөгөө нэг би түрүү хэлсэн шүү дээ энэ нөгөө нэг Санчав гэдэг хүн барьцаалаад юмаа шилжүүлсэн гэдэг. Яг тэртэй хайртайхан Аргичаагүй нь бас л нөгөө нэг сумын газар тэр юуг нь хувьцааг нь барьцаалаад Аргичаагүй дээр шилжүүлсэн. Зүгээр нэрэл солигдож байгаа асуудал болохоос биш цаад манан бүлэглэл эзэд нь яг хэвээрээ байгаа. Тий. Одоо та бүхний шаардлага юу вэ? Одоо ингээд зүгээр яриад байх юм. Гэхдээ бид нар одоо ингээд одоо л энэ бид нар урд нь бас явдггүй ш явсан гэдгээ тайлбарлсан тийм ээ. Энэ Санчавын эсрэг энэ хууль бос 70% эзэмшлээ гэд 2 жил цагтаагаар одоо бүр 30-ийнхаа хуулийг илэгдэлж явж байгаад бүр орхонд очоод орхоноосоо нийслэлийн прокурорч дэлжиж ирээд ерөнхий прокурор хүртэл яваад одоо энэ хэрэг нь хаагдсан байдаг. Тэгээд цаашаа бид нар цагдаад прокурорт гомдлыг гарах ирэх байхгүй болоод ингээд зогссон. Одоо энэ дээр бол бид нар дахиад ихнээс нь юу. Одоо энэ юуг хувьцаа эзэмшигчтэй шинээр бүртгэлжүүлнэ. Хувьцаа эзэмшигчтэй үнэн зөв мэдээлэл өгнө. За одоо ингэж ярьж байгаа. За бид нар бол аль нэг нам аль нэг компаниг өмөрөхгүйе. Энэ одоо энэ 30 тэрбум төгрөгийг хэн эзэн ловерцэн гэдэг ингэ яриад байгаа. Тэр Батамгалан гэдэг сайдыг бол бид нар мэдэхгүй. Баяр гэдэг дүү нь болохоор энд бол хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулалтын захирлаар энэ Мөнхбаатар гэдэг хүн миний 10 жилийн найзаа гэж өөрөө дагуулж авч ирж байсан. Энэ найз манай хөрөнгө оруулалт гинэ гэж одоо туцтай танилцуулж орж ирсэн хүн шүү энэ. Тэгээд 22 онд энэ Батбаяр гэдэг тэр Батамгалангийн сайтын дүү юм билээ. Батамгалан гэдэг сайтд бол бид нар нэг ч удаа тааралж байгаагүй зүгээр л хэвлэлээс л зургийг харж байгаа. Энэ Батбаяр гэдэг хүнийг оруулж ич бүх хөрөнгөө гаргуулж үйлдвэрээ барьсан. За энэ дээр туц дээр тухай бүрд нь ингээд бидэрт ингээд мэдээлэл өгөө явж исэн. Тэгсэн би 2025 оны 4 сар хүртэл туцын гишүүн байсан гэдэг түрүү хэлсэн тийм ээ. За мэдээлэл өгөөд яваад за энэ компани маань ерөөсөө БТ хөрөнгө оруулсан юм чинь БТ гэдэг компанитай Батбаяр. Энэ туцын тогтоолоор БТ компанидаа ерөөсөө жишээ худалдан борлуулъя гэд худалдан борлуулах эрхийг БТ компанид өгөөд БТ нь одоо жишээлтнээс жишээ худалдаж авсан байдаг. Тэгээд нөөтийн одоо бид нар дэлгүүрээс талх авдаг шүү дээ. Тэгээд баримт авдаг. Тэгээд нөөтдөө бараа авдаг. Нөөтөө бид нар нөөтийнхөө урамшууллыг нөөтдөө бүртгүүлээд нөөтийнхөө баримтыг уншуулад авдаг. Яг тэрнтэй адилхан юм болсон болов гэж бид нар ойлгож байгаа. Тэ? Нөөтийн 30 тэрбум төгрөгийн өрөнд оронгуудаа тэгээд энэ компани улсад нөөтийн татвар
татвар төлөх болчгоороо энэ компани бидний залилсан гэдэг. Тэгвэл анхнаасаа энэ бүгдээрээ л энэ туц дээр энэ шийдвэр гаргаад энэ Мөнхбаатарамч гарын үсгээ зурсан, энэ галсан яманч гарын үсгээ зурсан, бийж зурсан зөвшөөрөөд энэ инх туяа гэдэг одоо тэр манангийн нөхөр орлоод идэг сая биднийг идчихлээ гэдэг ингээ орлоод идэг энэ хүн ч гэсэн гарын үсгээ зурсан. Энэ хүн бас болсон. Одоо тэг яагаад гинт одоо сэрсэн юм шиг 22 оны гэрээгээр яач тухайн үед нь яагаад орлоогүй юм бэ? Гэхдээ болоогүй тэр нөөтийн татвар үүсэл ирээд нөөтөд өртөө болоод ирэнгүүтээ бид нар болиё гэж хэлж болно шүү дээ. Тэгээ энэ тогтоолын чинь бүгдийг их юм бэлтгэхдээ энэ галсан юм энэ Мөнхбаатар эдгэрчил ийм одоо эдгээр одоо ингэж хөрөнгө гаргасан хүн жишээ борлуулж мөнгөний нь бол урьдчилан шилжүүлээд байх юм байна гэдэг байдлаар эхлээд эхний ээлжинд 30 сая доллар авлаа гэдэг. Ингээд ийм юм ярьчаад одоо өөрсдөө болохоор жигтэйхэн ийм жинхэнэ одоо цэвэрхэн ийм ариухан амьд чиг ийм яриа болоо. Тий. Одоо тэр Батбаяр гэдэг одоо БТ компани Батбаяр гэдэг тэр захирал нь болохоор энэ бүлэмөө металлыг 30% эзэмшдэг ямарч эрх мэдлэггүй хөрөнгө оруулалтын захирлаасаа халагдсан ийм хүн байж байгаа. Тэгээ энэ хүн одоо өшөө гэрээгээр ийдсэн юм энэ ловергээд одоо ингээд энэ бол одоо туцын тогтоолтой шүү. Тэгээ энэ хүнийг өмөрж байгаа юм биш. Энэ бол гэрээний дагуу бол энэ жишээ авч ирсэн хүн эдгээр болохоор бүр шүн хулгаагаар нууцаар жис зараад шууд ингээд баяжгаач ирсэн улсууд. Тэгээ нэгэндээ хувьцаагаа зараад хамгийн сүүлийн үеийн мэдээгээр зүгээр нэгэндээ ээлжлээд хувьцаагаа зарсан нь Монгол төгрөгөөр одоо нэг төгрөгөөр худалдаж аваагүй хувьцаа шүү дээ тэр чинь. Бүр санчааваас хүртэл ингээд компаниг лөөрдөж байгаа жишээ мөнгнөөс нь эргүүлээд санчаад 18 тэрбум төгрөгийг өгчгөөд ингээд хуваагаад авсан хувьцаагаа нэгэндээ зарахтаа 65 тэрбум төгрөгөөр нэгэндээ зарсан тоо бай Монгол төгрөгөөр. За одоо хамгийн сүүлийнхаа юмыг би хэлчихье. Одоо энэ чигээр явбал жишээлбэл хувь компани 2 овоолго ашиглах эрхтэй зөвшөөрлөлтөө тэрний 8 овоолго нь одоо ингээд дуусчих. 12 дугаар овоолгыг нь бол Эрдэнэ төвлөрдөр өгөхгүй гэсэн өгөхгүй гэдэг одоо ингээд ийм анх бас яриа гараад шийдвэр гараад явж ирсэн. 12 дугаар овоолгоо ашиглахгүй нөхцөл байдал бас байгаа. Яагаад гэвэл анх 20 сая тонн зэсийн баяж хүдрэ ашиглана гэснээс тухайн 2 овоолго дээр нэмэгдсээр байгаа 40 сая тонн болчихсон. Тэгээ нэг овоолго нь ашиглаад дуусчихдаг. Анх гэрээгээр 20 сая тонн нь ингээд дуусч байгаа. Энэ ингээд дуусч хахад яг Орхон аймгийн 24,500 иргэн одоо энэ үйлдвэр бол нэг ашиглалтанд ороод 3 орчим жил үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Тэгэхэд энэ 24,500 иргэн одоо хувьцааны мөнгөч гэдэг юм уу ямар нэгэн нотлох шиг энэ төр авсан юм байдаг юм уу? Энд чинь иргэдийн маш олон иргэдийн асуудал яригдж шүү дээ. За энэ дээр бүр ноотл ашиг авах байдгаа энэ 25 оны тайланг бид нар одоо биднийг бол туцаас хөвөө гаргацсан ямар ч мэдээлдэг байгаа. Бид нар өөрсдөө хүсэл гаргаа сангийн яамнаас очиод ингээд мэдээ авахад нөгөө өөрийн хөрөнгө дээр 130 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байсан компани 25 оны сүүлийнхээр хасах 21 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болцсон байна. Хөрөнгөгүй. Тэгэхээр одоо энэ 24,500 хүн юу ноогдол ашиг авах байдгаа. Харин энэ овоолгон дуусах юм бол одоо нэг оюу толгой ашиглаад Монгол улс өртөө үлдлээгээд олон жил ярьж байдаг. Яг тэнтэй адилхан та энэ компаниг хувьцаа эзэмшигч юу? Танай компани одоо ийм өртөө байна. Тань дээр ноогдох үр тэд байна гэдээ одоо ингээд цаанаас одоо банкны газраас юм уу энэ зээлдэгч газруудаас ингэж мэдээ юу шаардах хуц ирэх нөхцөл байдал үүсээд байна. Тэгээ эн чинь ганцхан мөнгө оруулахаас гадна энэ 10 оноос хойш итгэл сэтгэлээ өгөөд энэ засгийн газар л болохгүй байх гэдэг ингээд одоо энэ засгийн газар л өгөхгүй байх гэдэг олон удаагийн тэмцэлд явж иж энэ иргэд чинь ямар ч салиу хөлсгүйгээр ингээд энэс үйлдвэрээс ашгаа олно сайхан амьдрна гэж нэгдсэн улсууд байхгүй юу? За хоёрдугаар энэ Мөнхбаатар гэдэг хүн бол хоёулдаа засгийн газрыг унах гад энд юм болж яхад автобусаар нь хөлсөж хүмүүсийг Эрдэнэтээс нэг хүнд 250 мянган төгрөг өгөөд 600 хүн авчихсан. Турхирсан. Энэ хоёулдаа засгийн газар унах юм бол дараагийн засгийн газар бидний үйлдвэрийг дэмжих гээд байгаамаа гэж ойлгуулсан. Тэг энэ ямар учиртай бол гэсэн чинь энэний ард энэ оюун эрдэнэ Нямбаатар болон ийм Алтан уугийн нарын манан бүлэглэл байж исэн байлээ. Тэгээ энэ мөнгө нь бол
компани санхугаас гараагүй мэдээж ойлгомжтой. Булгаан зэснийхээ мөнгөөр ингэ санхүүжүүлж турхирсан. Одоо цаашдаа юу хийх гэж юм гэвэл эдэрт энэ засгийн газрыг унгаан улс оронд эмх замраагүй байдал үүсгэн дараагийн жагсаал цуглаанаа хийн гэж одоо энэ 600 хүнээ 2000 болгох гэж одоо ингээд бүтгэлжүүлж явуулж байна. Сая 7000 хүний гарын үсэг цуглууллаа гэж телевизээр ярьж ин лээ. Гэхдээ энэ одоо нэгэн компани дээр ард иргэдийн компаниг ингээд дээрэмдээ гарч манан бүлгэлт чинь ерөөсөө улс их орныг эмх замрааргүй байдалд үүсгэж болдгийм байна. Жагсаал цуглаа хийж өмүүлж болдгийм байна. Засгийн газрыг сольж болдгийм байна. Авч үлдэж болдгийм байна. Зүгээр нэг бүлэглэл шүү дээ. Нэг хэдэн хүнийг турхираад тэгээд дараагийнхаа ерөнхийлөгчийг урьдчилаад шууд тамирчдгийм байна. Ерөнхий сайд нь энэ хүн болно гэж байна. Одоо нөө 24500 иргэн мэн Монгол улсын иргэд мэн Монгол улсын ирээдүйн ерөнхий сайд Батгуугийн Мөнхбаатар гэдэг хүн болно гэж өөрөө ярьсан. Одоо энэ шинэ ерөнхий сайдтайгаа бид нар ер нь танилцаад байж хад гэмгүй баг. Тэ? Өөрөө ярьсан шүү энэ. За. За би. За үлээ. За. За би нэг жоохон мэдээлж ямааш. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За миний би Дорчлон Мовхтой Мөнхтяа гэдэг хүн байна. Архайн аймгийн иргэн. За анх одоо энэ Жисэрдний хувь компанийг одоо сурталчилж 2010 онд одоо микрофон бариад ингээд одоо ард иргэд маань байгалийн баялагийнхаа хувь хишгээс хүртгэнэ. Энэ компанид бүртгүүлснээрээ бид нар одоо энэ Эрдэнэтийн овоолгоос одоо ашгаа хүртгэнэ гэдэг одоо Орхон аймгийн Эрдэнэт хотынхаа иргэдэд мэдээлэл өгөөж сууж исэн анхны хүн нь одоо би байгаамаа. За ингээд миний би хоёр төрлийн бус байгууллагатай. Нэг нь Эрдэнэтийн овооны анхдагч илгээлтийн эрсдийн холбоо, нөгөө нь мөнх орших ээжи гээд энэ алдарт ихийн 1-2 дугаар одонтой ажилгүй олон хүүхэдтэй одоо тухайн үед бол одоо эмчиг бүлэг гэж ярьдаг гэсэн энэ одоо эмэгтэйчүүдийн одоо эрх ашиг хамгаалсан ийм хоёр төрлийн бус байгууллагатай. За энэ 24500 иргэдийн хувьцаа эзэмшигчдийн одоо дийлэнх нь манай хоёр холбооны энэ гишүүд байгаамаа. Тэгэхээр энэ холбоотынхаа гишүүдийг би өнөөдөр өмөрөхгүй энэ хүмүүсийнхээ эрх ашигын төлөө явахгүй байхын арга байхгүй. Та бүхэн маань саяын мэдээллийг үзлээ. Энэ эрх мэдэлтэй хүмүүс, энэ мөнгөтэй хүмүүс яаж одоо иргэдийн болон улс орны баялагийг том дээрэмдэж идгийн, залхилж мэхэлж идгийн, яаж одоо улс орныг самарч идгийн эдийн засгийг яагаад өнөөдөр Монгол хөгжихгүй байна гэдгийг одоо энүүхэн одоо хэдхэн одоо минутын энэ мэдээлэлээс та нар харж байгаа хаа гэж би найдаж байна. Ингээд одоо энд Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж исэн хоёр одоо хүн тийм ээ Норвегийн Алтан хувийг оюун эрдэнэ хоёр. Дээрээс нь өнөөдөр Улаанбаатарын захирагч одоо хотын захирагч Нямбаатар Ануун одоо улсын хурлын гишүүд гэдэг энэ саяын одоо Амундра энтер гэд хэллээ шүү дээ. Дээрээс нь манай одоо Орхон аймгаас маш их бид нар дэмжиж исэн одоо энэ улсын хурлын гишүүн болсон хүмүүс одоо бас одоо энэ одоо бүлэглэлд хамрагдсан байна. Үнэхээр харамсаж байна. Бид одоо Мегомбийн их болдыг одоо татан буулгачих юм бол, огцруулчих юм бол одоо Монгол одоо манангаас салаад сайхан болох нэ, баялагтай эзэм суух нэ, одоо жинхэнэ одоо сайхан амьдрах нэ гэд ингээд нөгөө алтан дээр суусан гуйлагчд гэдэг маань жинхэнэ алтны эзэд болох юм байна гэж одоо бид нар өөрсдөө мөрөөдж исэн, бодож исэн бол өнөөдөр тэр маань талаар боллоо. Ерөөсөө ингээд үеийн манан үүсээд ингээд ард иргэдийн болон улс орны одоо баялагийг том дээрэмддэг ийм л бүлэглэлтэй болсон улс орн юм байна. Тэгэхээр энэ Жисэрдний хувь компани бид нар цаашид хамгаалахын тулд энэ одоо компани үүсэн байгуулахад энэ 24500 иргэдийн хүч хөдөлмөр, итгэл сэтгэл өнөөдөр тэмцэл маш их одоо үр дүнд хүрч энэ компанийг өнөөдрийг хүртэл авч явж байгаа. Эх орондоо сайхан амьдрий. Одоо Монгол маань цаашаа оршин тогтнож Мандан Бадрахын одоо үрд байх одоо учир энэ одоо Монгол улсаа эх орноо хамгаалахын тулд иргэн бүр үүргээ биелүүлэх ёстой юм байна. Энэ манан бүлэглэлээс салж энэ одоо баялагтай эзэн суугаач гэж би Монголын ард түмнээсээ болон Орхон аймгийн Эрдэнэт хотынхоо оршин суугч
одоо амьдарч байгаа бүх иргэдээсээ би одоо бас уриалж хүсэж байна. Энэ 24,500 иргэдийн тэмцэлдэр болсон энэ кампани маань өнөөдөр энэ аимшигтайгаар ингэж устгалд орж дээрэс нь одоо энэ өртөө үлдэх ийм аюулд одоо тулгарсан байна. Тийм учраас одоо энэ дахиж хувьцаа эзэмшигчид маань тэмцлээ хийх дээрэс нь энэ Жисэрдний хувь компани хамгаалж бид нар одоо энэ баялагтай эзэн болёо гэж би уриалж байна. За одоо бид энэ баримт үзүүлээ. Манай одоо энэ хоёр төрийн бус байгууллагуудад маань энэ хувьцаа эзэмшигч 100 гаруй мянга иргэд маань байж байна. Эдгээр маань яасан гэхээр энэ 100 мянга гишүүд байж байна. 24,500 иргэдийн маань тал нь одоо энэ хүмүүс. Дээрээс нь эдгээр маань ганцаараа биш ах トゥ хамаатан садан үр хүүхэд гэр бүлээрээ танил тал найз нөхдөд оруулаад ингээ хувьцаа эзэмшигч болсон байна. Тийм учраас энэ хувьцаандаа одоо бид нар эзэн болёо. Энэ хувьцаагаа одоо бид нар цааш нь үргэлжлүүлэн одоо энэ үйлдвэрээ ашиглаж хувьцаандаа одоо хувь хишиг хүртье гэж би одоо уриалж байгаамаа. Дээрэс нь яасан гэхээр бид нар тараач өгсөн ийм одоо нөгөө хувьцаа маань цааш юм бэ. Ямар ч хүчингүй. Ямар ч одоо хөрөнгийн бирж дээр очиод тэр маань баталгаагүй. Биднийг хуураад зүгээр нэг ийм хувьцаа гэж цааш тараацсан юм бэ. Энийг одоо баталгаажуулж одоо улстай болон олон улс дэлхийд одоо тэр хөрөнгийн бирж дээр өрсөлдөх одоо хувьцаа эзэмших тийм одоо баталгаатай одоо хувьцааг одоо бид нар шинээр одоо энэ хүмүүстэй тэмцэж байж одоо бий болгож авах юм байна гэдгийг одоо ойлгож байна. Одоо энэ компанийг одоо үйл ажиллагаагийн зогсоохгүй тулд бид нар яаж тэмцэж исэн гэхээр миний би өөрөө хавиргаа хугалж исэн тэмцэлд. Эрдэнэт үйлдвэр одоо энэ үйлдвэрийн оолгыг ашиглуулахгүй гэд ингээд хаачдаг. Тэгээд энэ үйлдвэр маань зогсчих юм бол одоо энэ үйлдвэр барьсан өөр ширээ яах юм? Энэ хөрөнгө оруулсан хүмүүсийн мөнгө төгрөгийг яах юм? Ингээд одоо бид нар энэ үйлдвэрээ явуулмаар байна гэд 3 удаагийн тэмцэлд явсан. 4 цагтаагаар 4 мөчөөрөө дамжуулаад санд дээр авчиж хаюулж исэн. Хавиргаа хугалж исэн. Одоо энэ баримт нь одоо энэ дэр байж байна. Одоо энэс одоо ахар сүлээ хугалж исэн. Дээрэс нь цагдаа тэр төмөр хайс за иргэдийн энэ одоо өвмэний дунд одоо бид нар тэмцэл хийгээд одоо бид нар ингэж бэртэж гимтчихсэн юм аа. Ингэж одоо амин нас эрүүл мэндэ золиослж энэ одоо компанийг үүсгэн байгуулж үйл ажиллагаагийн чигдрүүлчихэд өнөөдөр бид нар эрүүл мэндэж гэсэн нөхөж чадаагүй нэг ч төгрөг авч чадаагүй л явж байна. Гэтэл цаагаараа юу болж байгааг одоо би үнэхээр одоо энд ойлгохгүй нэрэ. Үнэхээр харамсалтай байна. Ингэж манан үүсэж ингэж иргэдийнхээ эрх ашгийг уландаа гიშгэж энэ ард иргэдийнхээ итгэл сэтгэлээр ингэж гიშгэж байгаа хүмүүс бол үнэхээр одоо монгол хүмүүс мөн үү биш үү? Тийм ээ. Тэгэхээр энд одоо бид нар даралтаа тэр тэмцэлд яваад даралтаа үзүүлж ирсэн зүрхний үйл ажиллагаа нь алдагдсан гэд одоо тэнд эмчилгээ хийлгээд гарч ирсэн энэ баримтууд байна бидэрт. Тэгээ энэ бүхнийг одоо бид нар авилгалтай тэмцэх газар шалгуулахаар одоо бид нар энэ хүсэлтэд эндээс гараад өгч जैन сэтгүүлчид манд бас дагаж аваад бидний үйл ажиллагаанд бас туслан болооч гэж та нараасаа ард иргэдийнхээ өмнөөс 24,500 иргэдийнхээ өмнөөс одоо байгалийн баялгаа одоо эх орондоо одоо бид нар эзэмшхийн төлөө бас та нартай бас хандж шүү. Та нар бас бидний хүслийг бас илүүж өгөөрэй гэж гуйж байна.